Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр амтад эклер хийсэн байгаа. Хамгийн гол нь маш гоё амттай, маш амархан заавал хийж үзээрэй. Ингээд эхэлцгээе. Эхлээд кексээ хийх байгаа. Кексэнд маань 4 ширхэг өндөг, 100 г цэцгийн дос, 1 чимэг давс, 250 мл ус, 150 г гурил орно. Бүх орцжороо бичлэг болгоны доор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд нэг саван цэцгийн досоо давсаа мөн усаа хийгээд плетэн дээр тавиад хутгаж буцалгана. Ингэж буцалгаар нь гаргаад дээрээс нь гурилаа шигшээ зуурмаг болтол нь маш сайн хутгаж хольж өгнө. Ойролцоогоор 2-3 минут хутгах ёстой. Зурмаг маань ийм болсон байна. Одоо плетэн дээр тавиад дундаж хэмээр хутгаж болгоно. Хүчтэй галаар болгож болохгүй. Би 1-9 хүртэл халдаг плетэний 7 дээр нь болгосон байгаа. Ойролцоогоор 5 минут болгоно. Ингэхдээ тасралтгүй хутгаж өгнө. Зурмаг маань ийм болсон байна. Одоо гаргаад ойролцоогоор 3-5 минут хөргөө тавьчихна. Ингээд өндгөө нэг нэгээр нь дээрээс нь хийгээд хутгаж хольж өгнө. Том өндөг бол 4 ширхэг, жижиг бол 5, дундаж бол 4 талтай байхад болно. Ингээд зурмаг маань ийм болсон байна. Одоо кремний утанд хийгээд шарга шүгэний листэн дээрээ жигэж шахаад өгнө. Хэмжээг бол өөр өөрснийхөөрөө яаж хийж болно. Ингээд урьдчилж халаасан шарга шүүгэн дээр доороос нь 200 градуст 25 минут болгоно. Ингэж болгож байхдаа шарга шүүгэнийхээ тагийг онгойлгоод агаар оруулж болохгүй. Ингэх юм бол хөөлт нь буудаг байгаа. 25 минутын дараа ийм болсон байна. Одоо хөргөө тавьчих. Энэ хооронд кремээ хийцгээе. Кремд маань 2 ширхэг өндөг, 380 г молко, 250 г цэцгийн дос, бага зэрэг шингэн ванили буюу ванили экстракт, 300 мл сүү, 3 амны халбаг, гурил орно. Ингээд өндгөө нэг савнд хийж холио, дээрээс нь молко сүүгээ хийж хутгана. Мөн дээрээс нь гурлаа хийгээд плетгийнхаа дундаж хэмдээр өтгөн болтол нь болгоно. Ингэхдээ тасралтгүй сайн хутгаж өгөөрэй. Тэгэхгүй бол доороо наалдаад маш хурдан түлэгдэх гээд байдаг. Би мөн адил плетгийнхаа 7 дахь хэмдээр болгосон байгаа. Ингээд крем маань ийм өтгөн болсон байна. Одоо гаргаад дасгалгааны температурт ойролцоогоор 30 минут байлгаж хөргөнө. Одоо кремэн дээрээ бага зэргийн ванили экстракт хийгээд хутгаж хольж өгнө. Ингээд цэцгийн досоо нэг савнд хийгээд ойролцоогоор 2 минут миксердэн. Цэцгийн дос маань дасгалгааны температурт маш сайн зөөлрсөн байх ёстой. Цэцгийн дос маань ийм болсон байна. Одоо дээрээс нь кремээ бага багаар 3 хувааж хийгээд крем болтол нь миксердэн. Ингээд крем маань ийм болсон байна. Одоо кремээ ийм хушуутай кремний утанд хийгээд кексээ хоёр талаас нь савхан модоор хатгаж нүхлээд кремээ дотор нь шахаж өгнө. Эсвэл кексээ дундуур нь хэрчиж хуваагаад кремээ дотор нь хийж бас болно. Ийм болсон байна. Одоо дээгүүр нь бүрэх шоколадаа бэлтцгээе. Орцонд маань 100 г шоколад, 50 г цэцгийн дос орно. Одоо шоколад, цэцгийн дос хоёроо нийлүүлээд плетгийнхаа хамгийн бага хэмнээр хайлуулна. Шоколад маань ийм болсон байна. Одоо дээрээс нь эклерүүдээ эргүүлээд ингээд дүрээд өгнө. Ийм болсон байна. Ингээд маш гоё амттай эклер маань бэлэн боллоо. Асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.